За Монгол улсад нойр булчирхайн хавдраар өвдсөн 10 хүн дутмын 9 нь амиа алддаг гэсэн судалгаа гарчээ. Буруу хооллолт нь нойр булчирхайн өвчтөд үүсгэх цаашлаад хавдар үүсгэх гол шалтгаан болсон. Иргэд өөхтөөс илчлэг ихтэй бүтээгдэхүүн хэрэглэсний дараа хийжүүлсэн ундаа уух тохиолдол ихэ. Энэ нь нойр булчирхайг зарцааж хоолыг боловсруулж чадахгүй, нойр булчирхайг задлах хэрэгсэл дагуулдгийг хоол зүйчид тайлбарллаа. Яг буруу олт гэж юу юм бэ гэдэг дотор яг транс тусаар хайрцаг бүх хүнсний бүтээгдэхүүн бидний нөгөө муу хүнс гэж хэлээд байгаа нөгөө бургер, за нөгөө пицца, нөгөө нэг чикетер бол бүгдээр ороод байгаа байхгүй. За энэ нь болохоор маш хурдан хугацаанд болдог хит боловсруулсан хүнсний бол ороод байгаа. За эдгээрээс бусад одоо бид өдөрт идэх өстой хоол хүнсээ бүгдийг нэгдэж байгаа хүмүүсийг юу гэж үзэх өстой хоол чинь л гэж үзэж байгаа. Бидний айгүйх тодорхойлт өгж байгаа фуд гэдэг байгаа тийм та идэхгүй байсан ч таны эрүүл мэнд айгүй сайн баг. Тэр нь яг тухайн хүний одоо эрүүл мэнд, биеийн чин за тэр тусмаа бүр хорт хавдарлан хүртэл хүргэдэг хоол хүнс байна. За энэ болохоор транс тос гэж хэлээ. Одоо чинь бүргэр одоо шарсан дахиаг яагаад хуртаа вэ гэж хэлээд байдаг вэ гэхээр тухайн бүтээгдэхүүний хийж байгаа тосондоо голгоч хүн надад. Зохистой хооллолт нь хүний амьдралын эрч хүч болдог. Эмчнэр их хэмжээгээр хоол идэх биш, харин олон төрлийн чанартай хоолыг баг багаар ойр ойрхон идэх хэрэгтэйг зөвлөлөө. Мөн жимсгэн, сүү цагаан эдээ, хүнсний ногоо, маханхан бүтээгдэхүүн, үр тариан бүтээгдэхүүнийг зохистой хэмжээгээр хэрэглэх нь эрүүл мэндэд тусдаагч анхааруулсан юм а. Ер нь тос өөх ихтэй хоол, аюу хүчлэг хоол идээд ингээл өдөр тутамдаа идээл одоо маргааш нөгөөдөр анзаарахгүй бид нэр хотод өвдөхгүй байлаач гэсэндээ одоо нэг 3-5 жилийн дараа 5-10 жилийн дараа маань бидний хотод маань өрөвсөн, цорл үүссэн байх боломжтой байдаг. Тэгэхээр одооноос бид нэр хоол хүнсэндээ анхаарад, өөрийнхөө эрүүл мэндэд анхаарад өөртөө хэрэгтэй амин дэмтэй хоол хүнс сонгож хэрэглүүл сайн. Тэгэхээр ер нь бол өдрийн 5 удаа олвол их зүгээр. Өглөө их уд, өдөр багууд орой гэсэн 5 удаагийн хоолны давтамжтай хооллол зүгээр. Буруу хоолт нь зөвхөн нойр булчирхайн өвчлөөс гадна зүрхний хэм алдагдалт, ходоодны шарах үүсгдэг. Мөн бүх төрлийн хорт хавдраар өвчлөх гол үндсэн шалтгаан болдгийг хоол зүйч анхаарууллаа.